Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За цэцгээ лала угаагаад л ингээл нөгөө нэмгийнхаа мод руу игээдсэн чинь ингээ гоё лайл ургацсан хөргөө. За та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр нөгөө халуун шинжээнийхээ өрийг авч байна. Тэгээд та бүхэндээ харуулъя. За энд болохоор цагаанга ингээд том сав тэлээл ургаад байгаа. Энд ороо нөгөө үндсэн томроод ирэхээр ингээд их аян тэнд ингээд навч гараад ирдэг аюу хөөрхөн. За энэ болохоор лууны зүрхтэлч гэдгийг белон жимс гэдгийг драхен фрукт жимсэлдэг кактус. Энэ болохоор мандарин байна, үрэж тарьсан. За энэ болохоор инжир байна. Инжирийнхаа дээдлийнх нь оройг нь чимэгдсэн байгаа нь энэ болохоор мандарин байна. Ингээд инжир байна. Энэ болохоор юу вэ? За нөгөө нэрээ мартцсан өөрхөө. За энэ болохоор шар гай байна. Куркума байна. Шимтгэлээ цэцэг шүү. Би шимтгэлээ цэцгийг хөөрхөө нөгөө найзтай бэлгэлсэн. Натач цулдаа бас жаар гарцсан манай найз. Тэгээд бэлгэлсэн чинь зэрэг хүүши би болоогүй, эмээ болоогүй гинэ. Энд чи эмээгийн цэцэг шиг намайг эмээ болохоор өгөөрэй гэсэн шүү дээ. За энэ шимтгэлээг мэн германууд болохоор эмээгийн цэцэг гэдэг юм байлээ. Тэгээ манай найз эмээ болно гэдээ аваагүй, эмээ болоогүй гэдээ аваагүй шүү дээ миний шимтгэлээг. За хүүтрээд ингээд оруулаад ирсэн байгаа нь энэ кактусаа оруулаад ирсэн. Энэ гоё цэцэг барааны нүд манай охин надаа өгсөн би тэгээ том савнд суулгаад оруулаад ирсэн байгаа нь. За инжир маань ийм гоё ургаж байгаа. Энэ одоо 3 сард дүрслэгээ хийсэн инжир маань ийм гоё болцсон байна. За энд банан маань бас гоё болж байна. Ийм гоё ургаж байгаа банан. За энэр ингээд нэмгийнхаа моднуудыг ингээд оруулаад ирсэн байгаа нь. Нөгөө таналт хийгээд тайраад шигтгсэн нэмгнүүд маань шүү дээ. Ийм гоё. За ингээд тайраа шигтгсэн нэмбэг маань ийм гоё ургасан байгаа нь. Гата хүүтрээр нэмбэгнүүдээ оруулаад ирсэн. Тэгээд ийм олон нэмбэгтэй болцоо. Тайраа шигтгсэн нэмбэг маань одоо энэ жил 2 настай. За ийм байна. Энд болохоор нөгөө сарнаа маань цэцгэлж байна. Хөөрхөө. Сарнаа маань цэцгэлж байна. За энэ ч болохоор олон наст халуун чинжүү. За би энэ халуун чинжүү таслаганд яаж тарих талаар тусад бичлэг хийгээд та нарт оруулчихъя. Тэгвэл минут нь их болохоор энэ фэйсбүүк дээр ингээд хажуугаар нэм олон юм биччихээр орохгүй болчиход энэ минут нь их болчихороо. За халуун чинжүүгээ би ингээд танаад суулгасан бас ийм их болцсон. Тэгээд оруулсан байгаа нь энэ агаарт цэвэрлдэг цэцэг байгаа. Энэ болохоор мандарин байна. Нэг цэцэг байна. Ингээд халуун чинжүүнийхээ өрийг та бүхэндээ авчина. Олон наст халуун чинжүү. Энэ гоё ингээд үйлчингөө цэцэглэн. Энэ кактус, жимсэлдэг кактус. Энэ нэг шар чавга. За ийм ингээд битүү. Чинжүү байна. Энэ болохоор мандарин. Энэ мандарин ингээд усан үзэм шиг ингээд дэшигээ авирад явдаг юм мандарин байгаа. Энд болохоор анар байна. Чирмаяа байна. Хар үр байгаа юм. Чирмаяагээ та нар хасан да. За энэ болохоор
Авокадо байна. Авокадо гадаа хөлдөөд дээд талынх нь навчнууд нь бүгд хайрагдсан, нэгэнд хайраа хийсэн байгаа нь. За энэ рүү болохоор мандарин байна. Манай хүн юм хийгээд би уцаа тастаад бичлэг хийх чимээ гараад хар тасалчаалаа дахиад ичээд. Энэ болохоор цэцгэлдэг кактус, энэ мандарин байна. Нөгөө дэше ургадаг сойж ургадаг мандарин энэ рүү хийсэн байгаа нь. За тэгсэн чи энэ ч нөгөө миний алтан жимс уу газрын айлан, манайхан болохоор газрын айлан муутлаа ойл гэдэг идэх тийм ээ. За тэр маань энд ингээд гоё ургаж байна. Юм байна. За тэгээд чинжүүгээрээ тусна бичлэг хийгээд та нарт харуулъя. За энэ улаан чинжүү бол та нар дээр утсан байгаа. Энэ ногоон байж байгаа шууд ингээд улаан болдог чинжүү байгаа. Нэг улаан нь харагдаж байна уу? За ингэж чинжүүгээр би тавих бичлэг хийгээд оруулъя да. За тэр хоёртай.